хөдөлмөр шаарддаг. Би хувьдаа өөрийнхөө цахим хичээлийг би олон жил орсон боловсролын философи хичээлээрээ хийсэн 3 кредитийн хичээл байсан жаахан агуулга ихтэй. Тэн дээрээ би бол одоо нэг сар бэлтгэсэндээ за ингээхийн тулд ерөн цахим хичээлийн маань удирдамжинд бол бичсэн байдаг. За энд бол одоо хичээлийн стандартаа та бол эргэн нягтлах хэрэгтэй. Яагаад гэж нийгэмд хичээл маань цахим болчихж байгаа учраас та дуртай үедээ шинжилгээг хийгээд хичээлээ одоо хийснийхээ дараа хаана ямар одоо алдаа гарсныг хараад эргэн нягтлах тэр боломжууд одоо хязгаарлагдана. Нэгэнт одоо хичээл маань ингээд цахимд ороод төмний хүртэл болоод явчихж байгаа учраас цахим хичээл хийх гэж байгаа багш эргээд хичээлийнхээ стандартыг нөгөө зорилт сило маань болж ийн үгүй юу те. Яагаад гэвэл цахим хичээл бол нэг дор тэр зорилго хүрх үр дүнгийн биелэл болоод надаас гадагшлаад хүмүүсийн одоо хүртэл болоод явчих тэр боломжийг харгалзаж энэ дээр маш их анхаарах одоо засвар хийх хэрэгтэй. Энд чинь их олон зүйл багтана штэ. Одоо энийг ашиглаад нөгөө ашиглах материалаа шинжилнэ те сүүлийн үед болж игэл одоо бэлэн цахим их сурвалжууд юу байна? Түүнийг тавиад өгвөл дараа нь та одоо бүхнийг онлайн болгох гэж байх тэр цаг хугацаагаа бас хэмнэн. За мөн одоо олон улсын тухайн өөрийнхөө заадаг шинжилгээ ухааны чиглэлээр олон улсын хэмжээний одоо том энциклопедиэс одоо тухайн одоо хуудас заалтыг оруулж авч тийм ээ. Иймэрхүү маягийн агуулгыг бол энэ стандарттай оруулж шинжлэх хэрэгтэй байгаамаа. За зорилгоо эргэн оновчлоно гэж байна те. За энэ тухай би ярьлаа. Түүнийхээ дагуу сэдвүүдийнхээ томьёоллыг ч гэсэн бүрэн сайхан нягтлж авна. Магадгүй таны хичээл 3 жил таны ямар ч одоо оролцоогүйгээр хэрэгжих тийм боломж урт хугацааг авчирж байгаа учраас багш нар минь энэ дээр анхаарах хэрэгтэй шүү. За семинарынхаа хичээлийн агуулга ачаал өгдөг. Бидний цаасан хөтөлбөрөө тавиад танхимд ордог сургалт бол бид тухайн цаг дээрээ өөрчлөлтийг шинжилтийг ингээд өөрөө нэмээд явцдаг. Энэ боломж бол цахим хичээл дээр одоо байхгүй учраас семинарынхаа одоо даалгаврыг ялангуяа оновчлох тэр нь эргээд тооцогдох байх хэрэгтэй. За бие даан гүйцэтгэх ажлынхаа даалгаврыг бас эргэн нягтлж оновчлох үнэхээр тэр хүүхдэд бол ингээд энэ хичээлээр сурсан мэдснээ зангидаад одоо интеграцлаад мэдлэг чадвараа үнэлүүлэх бас ингээд сэтгэл таатай хоцрох тэр нөхцөл боломжийг одоо давхар бодож бие даалтын ажлаа бол оновчлох ёстой. Сурагчдынхаа ашиглах ном бүтээлийн бүх цахим их сурвалжийг бол бэлдэж авсан байх ёстой. За үнэлгээний сан бөгөөд тэр философигийн тохирцыг та эргэн нягтлах ёстой. За хичээлийн энэ бүхнийг эргэн нягтлсныхаа дараа хичээлийн танилцуулга зөвлөмжийг өгнө. Тэр нь бид танхимд ороод миний хичээл ийм зорилготой ийм юмнаас бүрднэ гэд бид ярьцдаг тэр зүйлээ зөвлөмж маягаар одоо хичээл одоо бас бэлдэж авсан байх ёстой. За хэлэлцүүлэг орж ирдэг. Цахим хичээлд хэлэлцүүлгийг бол одоо асуудлыг сэдвийг маш оновчтой томьёолох. За ийм зүйлсийг бэлтгэж дууссаны дараа одоо цахим орчинд одоо энэ байх ёстой газар нь одоо оруулаад тавихыг л цахим хичээл одоо боллоо гэж хэлэх юм байгаа агуулга талаас нь. За ингээд дараагийнхаа одоо зөвлөмжийг одоо энэ ярьсан бүх зүйл дээрээ тулгуурлаад товчхон өгөх юм бол лекцүүд одоо энэ тухайн хичээлийн хүрээнд бол зайлшгүй шаардлагатай мэдээлэл байдаг гэдгийг манай багш нар мэдэн штэ. Тэгэхээр энэ маань миний хичээл бол нэг 15-аас 27 минутанд нэг хичээл маань үргэлжилж исэн. За энэ маань за зарим одоо ер нь ингээд лекцийн хичээл дээр бол ингээд зураг дүрслэлүүдийг маш их оруулж ирэх ёстой. Тэгээд түүн дээрээ оновчтой тайлбарыг бол багш яриад өгчвөл одоо их зүгээр гэж би бодож байгаа. Ер нь тэгжиж бас хичээсэн. За энэ маань ямар үед хэрэгжих боломжтой вэ гэхээр нөгөө агуулгаа маш сайн өөрөмшүүлсэн, маш сайн мэддэг одоо багш бол ийм байдлаар хичээл орж болоод байдаг. Энэ яаж над мэдрэгдэж байна вэ гэхээр миний 2 кредит байсан хичээл 3 кредит болчихсон чинь агуулга нэмэгдэхээр би нэмэгдсэн шинэ агуулган дээрээ энэ чадвар маань одоо бас надад дутмаг байгаад байна уу да гэж бодсон. Тэгэхээр энүүгээрээ дамжуулаад би багш нартай юу зөвлөх гэж байна вэ гэхээр заах гэж байгаа сэдвээ багш дахин нэг одоо эргэн нягтлж юуг зургаар юуг одоо үзүүлэх одоо юу бичвэр байдлаар
танилцуулах уу гэдгээ маш их бодож, ер нь бол лекцээ маш их сонирхолтой хэлбэрээр те дүрс ихтэй, тайлбар оновчтой, хэл найруулга нь одоо маш одоо тодорхой ойлгомжтой. За бичвэрүүд нь бол одоо найруулгын хувьд бол одоо цэгцтэй. За авж байгаа жишээ маань оновчтой байлгах ийм шаардлагатай. Тэгээд ерөнхийдөө бол одоо миний ойлгосноор нэг би өмнө нь бас цахим хичээл бэлтгэж байсан логикийн маань хичээл бүрэн цахим болсон байдаг. Логикийн хичээл бол нөгөө угаасаа дүрс тэмдэгт ихтэй учраас сайхан болж байсан. А тэр хичээл одоо 3 жил хэрэгжээд явж байгаа. Энэ дээр ингээ харахад 20-с дээш гарсан одоо хугацаанд үргэлжлэх лекц бол одоо суралцагчдыг жаахан залхах тийм тал ажиглагддаг. Тэгэхээр за өсрээд 25 байхад нэг 17-8-аас 25 байхад болдог юм болов уу гэж би бодож байгаа. Ер нь ингээд би бас цахим хичээл бэлтгэхээ өмнө сайтуудаар ороод цахим хичээлүүдтэй танилцж ирсэн. Одоо ямар ч л байсан хүн уйдаа ахгүй тийм одоо хэрэглэх түүнийг бэлтгэх хэрэгтэй байна лээ. За тэгээд лекц болгон маань доороо одоо төгсгөлдөө товч хураангууд дүгнэлттэй. Энэ нь бол одоо нэрээ би ийм юм мэдлээ шүү дээ гэдэг ийм сэтгэгдлийг сурагчдтай одоо яавал одоо өгөх вэ гэдэг зорилгын дагуу сайхан дүгнэлт хийж өгөх хэрэгтэй. За бүх материалаа бол цахим болгож бэлдэнэ гэж байгаа тий. Зайлшгүй одоо манай чи ялангуяа магистр докторийн хичээлд хятадаас ирж байна тий. За англи хэл бол одоо бидний өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй шаардлага болчихсон байгаа. Тийм учраас хятад хэл дээр, англи хэл дээр ерөнхийдөө оюутнууд сонголтоор олон хэлтэй болоод байна шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр солонгос хэл дээр ч юм уу тий ийм материалуудаа тухайн сэдвийнхээ хүрээд гадаад хэл дээр материал оруулж өгвөл маш сайн одоо линкүүдийн тавина шүү дээ. За семинарын даалгавар бол сэдвийн зорилгот нийцсэн унших материалдаа түшиглсэн байх ёстой. Яагаад унших материалын материал өгчхөөд өөрөө лекцээ орчхоод нөгөө семинар дээр өгж байгаа даалгавар маань миний өгсөн лекцийн агуулганд ч нэг их тусаагүй, унших материалын агуулгад ч нэг их тусаагүй байвал танд бол даалгавар одоо таны хүссэн хэмжээнд гүйцэтгэлтэйгээр ирэхгүй байх магадлал өндөр гэсэн үг. Тийм учраас одоо би унших материалда юу өглөө те? Сэдв маань юу байлаа? Үүнийг ашиглаад тэр даалгаврыг хийж болох боломжтой даалгавар өгөх юм бол сурагчид маань урамтай хийнэ. Ямар ч асуудалгүйгээр ингээд сэтгэл зараад, цаг зараад сурахыг хүссэн одоо оюутан суралцагчд бол хийчдэг. За ажлын хуудсууд байх их тохиромжтой. Ажлын хуудсуудыг ерөнхийдөө юм хүснэгтэн байдлаар тий өгөгдлийн нөгөөд яг тэр тодорхой зайд нь одоо нэг А4-ийн хуудсан дээр хийнэ гэдэг зөвлөмжтэй бол та нөгөө эргээд даалгавраа шалгахад танд ингээд цаг хугацаа бага орно. Бас хүүхэд ярих хийх гэсэн зүйлсээ оновчилж, бөөгнүүлж, тодорхой цогц болгож өөрийгөө одоо ингэж цэгцтэйгээр илэрхийлээд даалгавар явуулахад тохиромжтой болдог. Ер нь ажлын хуудас одоо семинараа хүүхэд хийгээл явна. Та бүх семинарыг авч шалгана гэдэг бол хэцүү. Нэг 3 семинарыг одоо нийлүүлээд интеграцлаад нэг ажлын хуудас боллоо гэхэд 2 кредиттэй хичээл бол нэг 4 ажлын хуудас хангалттай тий 5 ажлын хуудас хангалттай та бүх агуулгаа шалгаад үнэлэх боломжтой гэсэн үг. За миний хичээл 3 кредиттэй байхад би 8 ажлын хуудас өгсөн. Нэг ажлын хуудасны цаана одоо 2 семинар явж байна гэсэн үг. Тэгэхгүй бол нөгөө сэтгэлийн хөөрлөөр энийг ч хийлэгчгэн гэд багш бол айгүй сайхан юм бодоод ингээд маш их тийм даалгавар оруулчих юм бол нөгөө даалгавруудаа та эргээд явуулна уу гэж зөвлөмжтэй бичсэн байх тохиолдолд даалгаварт хучигдаад тийм ээ багш маань одоо өөрөө те нөгөө хүүхдүүдийг хийснийг эргэж одоо хянаж эргэн нягтлж одоо тэр холбоонд айгүй юм асуудал гардаг. Багшд ачаал ихсдэг. 30 хүн ингээд даалгавар 7 хоногт явуулаад байхаар чинь тэрний чинь сууж унших эргээд мэдээл дүн үнэлгээг явуулна гэд багш жахан хүндрэлтэй байдаг. Тийм учраас одоо 2-аас 3 магадгүй 4-5 чадаж байвал семинаруудыг интеграцлаад нэг ажлын хуудсанд мэдлэг, чадвар, хандлагыг нь шалгах тийм даалгавар хийгээд авах юм бол та тухайн хичээлээ нэг 4-5 ч юм уу 7-8 ч юм ажлын хуудсанд багтаагаад үнэлэх их боломжтой шүү. Энэ маань нөгөө явцын үнэлгээ оролцоог ингээд
дэм одоо үнэлгээ гаргахад маш чухал ач холбогдолтой. Тэгэхгүй бол одоо үнэлгээ тавих боломжгүй болно шүү дээ. За үнэлгээний даалгаврыг бол боловсруулна. Гэхдээ заавал танин мэдхүйн төвшин нөгөө тагсан номоор оруулж өгсөн байх ёстой. Шаардлага маань тийм болсон байна. За энэ даалгавруудаа багш бол одоо нэг би боддгоо. Яагад бол тэндээс нөгөө ингээд сонгох маягтай ирэх тохируулга байгаа учраас нэг одоо 2 кредиттэй хичээл бол доор хаяж нэг 80 сорил одоо байж ах хэвээр тагсан номчилсан тийм ээ. За бие даан гүйцэтгэх ажил дээр яах вэ гэхээр даалгавраа өгнө. Дараа нь тухайн даалгаврыг хийхэд анхаарах зөвлөмжийг тусад нь өгнө. Тэгээд үнэлгээний шалгуурыг маш тодорхой зааж өгнө. Тэ өдөрт хурц ирээд нөгөө зөвлөмж аваад байх боломжгүй хол ойроос оролцож байгаа суралцагчид байгаа учраас одоо бие даан гүйцэтгэх ажил гэхэд 3 хэсгээс бүрдэж байгаа нь шүү дээ. Тэгээд тэндээ хугацаагаа тэтгэвт хичээл эхэлснээс хойш тэтгэвт 7 хоногт гэж юу хугацаануудыг тавьж өгүүлэх оновчтой байдаг. Яагаад гэвэл 1-р улирлын 10 сарын ч юм уу 3 сарын ингээд одоо бид нар нөгөө энд байдаг хичээлтэйгээ танхимын хичээлтэйгээ ижигтэн тоо тавьчихаар нөгөө захим хичээл чинь аль улирлд ч орж магадгүй болчдөг. Өвөлж орж болдог, хаварч орж болдог. Тийм учраас хичээл эхэлснээс тэтгэх 7 хоногийн дараа тэдгээр 7 хоногт гэдэг маягаар дандаа хугацаануудыг тавина. Хэлэлцүүлгийг ч гэсэн 3-р 7 хоногт хэлэлцүүлэхтэй хичээл эхэлснээс хойш. Тэгэхгүй бол тэнд ингээд хугацаа тавьчих юм бол нөгөө хугацаагаа ингээд хичээл орох тоолонд засаад байх боломжгүй. За бас ингээд онлайн хичээлийг оруулахад ингээд Word маягаар ингээд оруулах боломж их хязгаарлагдмал дандаа PDF болгоод оруулцдаг учраас багшд эргээд нөгөө оруулсан зүйлтэйгээ оролдож суух те одоо дахин бэлтгэх ийм ачааллууд гарч ирдэг гэдгийг манай багш нар бас анхаараарай. За хэлэлцүүлгийн сэдвийг бол одоо кредиттэйгээ тохируулж тооцох. За мөн л бид нар ч одоо бас ингээл яавал сайхан болох вэ гэдэг зорилгынхаа хүрээнд одоо их олон 7 хоног болгон хэлэлцүүлэг тавьчих бас хэцүү л байдаг. Би өмнө нөгөө цахим хичээл явуулж онлайн хичээл ингээд цэврээр явуулж байсан. Нөгөө юу логикийнхаа хичээлээр. Тэгэхээр мөн л одоо нэг 3 семинарын дараа нэг хэлэлцүүлгийн сэдв тавина. Тэр сэдв нөгөө 3 семинар нөгөө 3 сэдв буюу 3 семинарын дараа за 4 семинарын ард бол 2 лекцийн сэдв байж идэг 2 кредиттэй хичээл дээр тийм ээ. Тэгэхээр нэг 4 семинарын дараа нэг хэлэлцүүлэг тавина. Хэлэлцүүлэг маань бүх тэр үздсэн тэр агуулга 2 лекц бол 2 лекц, 1 лекц бол 1 лекц, 2 семинар бол 2 семинар, 3 бол 3. Үүнийг одоо хамттгсан аль альны нь одоо олоод мэдчих сурагчдынхаа чадвар хандлага мэдлэгийг үнэлчих тийм хэмжээний асуудал дэвшүүлсэн маягийн тийм одоо кейс байж болно. За мөн ийм асуудлыг тавьж болно. Шууд асуудлыг. За энэ асуудлыг ингээд хэрхэн шийдэх вэ? Одоо хийх хүүхдүүдийнхаа хийх оролдлогоодыг 1-р тэнг нь 2-р тэнг нь 3-р тэнг нь гэдгийг нарийн зааж өгнө. 1-р энд ямар асуудал харагдаж байна ч гэдэг юм уу те. 2-р энэ асуудлыг шийдэхэд таны үзсэн одоо энэ сэдвүүдээс ямар онол ямар агуулга хэрэг болох вэ ч гэдэг юм уу те. За тэгээ яаж шийдэв юу ашиглав гэдэг маягаар нэг бол шууд кейс өгч болно те. Одоо ажилдаад шийдвэр гаргах бүр асуулттай юутайгаа саяны ямар лекц хэрэг болов ямар сэдв хэрэг болов хэний ямар онол хэрэг болов гэдэг нь одоо нэрээ энэ даалгаврыг чинь хийхэд онлайн мэдлэг хэрэгтэй юм байна тий ийм надаас хэрэгтэй юм байна гэдэг ийм сэтлийг оюутандаа суралцагчтай өгдөг гэдгээрээ бид одоо нөгөө чиглүүлэх юмаа хийж гинэ гэсэн үг. Нэгэнт ингэж ярих боломжгүй байгаа учраас тийм ээ. За ийм маягаар энэ хичээлүүдэд бэлдэн одоо би та нарт өөрийнхөө хийснээс ингээд зүгээр боломжийнхаа хэрээр хитэн зүйл дээр ингээд жижигхэн тайлбар өгье. Жишээлбэл миний хичээлийн энэ дэлгэрэнгүй танилцуулга зөвлөмж бол одоо ингээд байж байгаа. Мэдээж стандартаа тавина, хөтөлбөрөд тавина. Дараа нь одоо багшийн үйл ажиллагаа юу байх юм тантай хүүхдтэй ажиллахад тийм ээ. Магистрант ч юм оюутан ч юм уу энэ үйл ажиллагааг чиглүүлэхдээ энэ багшийн үйл ажиллагаанд суралцагч маань оролцохдоо юунд анхаарах ёстой юм бэ гэдгийг ингээд сайхан бэлдэж аавна.
бэлдэж авна. Дараа нь одоо бас нэг хийх ёстой юм бол одоо нэг хөтөлбөрөөр задлаад одоо би энд боловсролын философи байлаа гэхэд энд хичээлийн стандарт байгаа, ажлын хуудас байгаа, хэлэлцүүлэг байгаа, бие даалт байгаа, үнэлгээний даалгавар байгаа, видео лекц байгаа. Энд юу гэнэ вэ? Одоо нөгөө заавал унших болон нэмэлтээр унших юу байна, хичээлийн хөтөлбөр байна гэд таны энэ хичээлийн бүтцэд юу бүрдүүлж байгаа юм бэ гэдгийг сайхан зурган хэлбэрээр хүнд ойлгомжтой байдлаар нэрээ энэ хөтөлбөр гэдэг ямыг дарахад би ийм юмтай танилцах юм байна шүү гэдэг одоо сэтлийг, чиглүүлгийг оюутандаа өгнө гэсэн үг. Ийм юм бас их чухал байдаг шүү. Яг бол энэ нөгөө манай удирдамжид хичээлийн танилцуулга зөвлөмж гэд ороод ирсэн байдаг. Тэгээ эннийхээ доор нь одоо дуу хоолоогоор хичээлийнхээ хаана ямар юунд хичээлийн төлөвлөгөөний одоо ерөнхий суурьт багтсан юм уу, мэрэгжилд багтсан юм уу, сонгонд багтсан юм уу, хідэн кредиттэй юм гэдэг юм бол одоо өөрийнхөө амаар танилцуулсан одоо юм контентийг оруулаад хажуудаа юмтай ийм одоо зөвлөмж тайлбарыг ийм янз бүрээр хийж болно гэсэн үг. За тэгээ багш нь хичээлээ бэлтгэхийн тулд одоо ингээд бүр ингээд юу яаж илаа бүх одоо ингээд энэ PPT-нүүдээ ингээд бэлтэж сайжруулж авна. За энд ажлын хуудасуудаа хийж авна, бие даалтаа хийж авна, лекц, семинар, стандарт, хөтөлбөр, үндсэн болон нэмэлт хэрэглэх түн, хэлэлцүүлэг гэдэг одоо ийм зүйлээ бэлэн болгочоод та одоо яаж гоёх вэ хичээлээ те? Техник нөгөө платформ, технологийн талаас нь би хичээлээ яаж гоё болгох вэ гэдгийг бодох ёстой. Ийм зүйлээ хийгээгүй байж одоо зүгээр уучлаарай ингээд манай зарим залуусыг харж яхнаа ингээд нөгөө юмдаа ингээд яарад явцдаг, тэр нь ихтчдэг, агуулга нь ингээд хоцорчдаг ийм тал бас байдаг. Тэгэхээр багш одоо мэдлэгийг, чадамжийг, тэр хандлагыг хүүхдэд өгөх л зорилготой бид нар. Тэгээс гоё сайхныг үзүүлэх бол дагалдсан юм гэдгийг бол манай багш нар сайн анхаарад яг энэ шиг уйхгүй би юм бэлтгэхдээ 3 кредит хичээл дээр сар одоо ажилласан. Тэгээ ингээ бүгдийг шинчилж авчгаад дараа нь яаж хичээлээ гоёх вэ? Нэмэлт юу өгөх вэ? Ямар зураг байх вэ? Юу байх вэ? Яаж тэнд одоо хүний сонирхлыг татах вэ гэдэг ийм одоо гоо сайхны талаас нь юм багш бодох ёстой. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та захин хичээл бэлтгэж байгаа бол энэ зүйлээ хамгийн эхэлж бэлт. Энэ таны бидний өстой үнэндээ чаддаг зүйл байхгүй юу? Нөгөө техник, технологийн талыг бид нар бас суралцахыг үгүйсэхгүй. Тэр платформтой ажиллаж сурна ямар одоо юунууд нүднүүд байна уу те түүнд нь юу нэгтгэх юм байна уу хаана нь юу байрлуулчмаар байна уу гэдэг бол бидний 2 дугаар асуудал шүү гэдгийг хэлмээр байна. За дараа нь одоо ингээд энэ жишээлбэл би ингээд ажлын хуудас гэдэг юуг ингээд фолдерыг нэгтлэхэд миний 8 ажлын хуудас ингээд байж байгаа жишээний те одоо ингээд одоо энэ 4 сарын 10 дээр энэ хичээлийн шалгуулалт явсан байхад би ингээд одоо 3 сарын 29-нд 4 сарын ихээр хийсэн юмнууд эцсийн удааныг харж эргэн ягталсан байх жишээтэй. За нөгөө семинаруудаа бүр одоо бүгдийг ингээд даалгавраа ингэж тавиад одоо оруулахад бэлдээд PDF болгож авсан байх жишээтэй. Би энийг одоо дандаа 3 сард хийж исэн байх жишээний те. Тэгэхээр би бүтэн сар хийсэн гэхээр би одоо 2 сарын сүүлчээс эхлээл 4 сарын одоо 10 хүртэл би энэ юун дээр яг ингэ суусан. За энэ маань ямар ач холбогдолтой байдсан бэ гэхээр багш нар одоо бид нар ч одоо зөв өөрийнхөө туршлагаас харахад одоо 5 жил одоо слайдаа өөрчлөхгүй ном зүгээ өөрчлөөд яваад байсан байгаа юм жишээлбэл би тий нөгөө слайдн дээр өөрөө ингээд амьдаар нөгөө ярьж байгаа юм чинь тэрэндээ бол одоо ингээд найдаад одоо чадж байна гэдэг одоо танхимын хичээлээр шууд ингээ хийгээ явж исэн. Захим хичээл бэлдсэн багш ямар ач холбогдолтой юм гэхээр нэгдүгээр ялангуяа магистрт нөгөө цөөн хүүхэд хэлсэн. Нэг хүүхдэд хичээл заах, 2 хүүхдэд хичээл заах энэ зүйл бол нэг юм чөлөө тарьсан гэдгийн доор одоо бас нэг сониндөө байгаад байгаа шүү дээ юу н. Тэ нэг 5 удаа сайхан лекц өгчихдээ гэж мөрөөдөж явсан хэрнээ дөрвч байна. Зарим хүн бүр одоо сүүлийн 2-3 хоногт ч нөгөө ганц оюутнаа дуудаад ирчихсэн ингээ сууж ах амьдрал дээр тийм юмнууд байгаа юм. Байдаг би энийг маш сайн мэдэрдэг. За энэ нэг хүүхдийн 2 хүүхдийн бичил одоо группээр орж байгаа хүүхдүүдийн хичээлийг хамгийн үр дүнтэй болгох гоё арга хэрэгслийг би захин энэ онлайн хичээл гэж бодож маш их юм олзуурхаж хүлээж авч тэгээд хичээлд оролцохдоо ямар бодолтой оролцсон гэхээр би одоо хэн билээ те
Тэгээ би залуустай эдгээр ингээд одоо бэлдээсэй гэдэг урмыг өгөхийн тулд багшны хичээлийн уралдаанд бол оролцсон байгаа. Тэгэхээр та ингээд миний хичээлийг 1-2 хүн сонгочихсон байх танд бол ингээд асуудал биш болно. Та яагаад гэвэл иж бүрэн хичээлтэй учраас тий. Тэгэхээр магистр докторийн хичээлд ингээд зориулан энэ хичээлүүдийг ингээд бэлтэж аваасаа гэж бодож байгаа. Хоёрдугаарт хүн нэг хичээлээ онлайн болгож бичүүлэхийн тулд маш их шинжилгээ хийж авдаг. Маш их шинжилгээ хийж авдаг учраас би одоо тухайн хичээлээр өөртөө нэг шинжилэл хийлээ гэсэн юм өндөр сэтгэгдэлтэй үлддэг. Хэрвээ онлайн хичээл гэж шаардаагүй бол би тийм зүйлийг би даагаад өөрийнхөө санаачлахаар юу хийхүүгүй юу гэдэг бас л эргэлзээтэй болж байгаа байхгүй одоо олон жил багшилчихсан туршлагатай одоо би ингэж хэлж байгаа юм чи манай залуучууд ямар их ажилтай бид чи ямар их ачаалттай байдаг үлээ те. Тэгэхээр энэ цахим хичээлийн энэ хичээлийг бэлтгэхэд миний одоо эцэст нь хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр нэгдүгээр та агуулга нөгөө стандарт хөтөлбөрийнхаа биелэлт хэрэгжилтийг маш сайн хянаад сайхан бэлд. Тэрэнд хугацаа гарга. Гэтэл манай багш нар яадаг вэхээр залуучууд өөртөө итгэдэг учраас одоо 7 хоногийн дараа цахим хичээлийн шалгаруулалтаа гэхээр бэлдээд эхэлдэг. Тэр тэгэд гүйцэтгэв, чаддаггүй, дийлдэггүй тэр чинь мэдчихэж штэ. Хүн дутуу юм явуулахыг хүсэхгүй штэ. Тийм учраас одоо нэг сарыг энэнд зарцуулаад хичээлээ маш сайхан шинжилж аваад техник технологийн асуудал бол хоёрдугаар асуудал та бол одоо янзын гоё болгож болно. Хичээлээ хийчихсэн байхад би яаж гоё болгох вэ гэдэг бол аюу гоё урамтай ийм асуулт байдаг. Энэ бэлтчихсэн юм би одоо сайхнаар үзүүлэх хэрэгтэй гэдэг чинь одоо хэн одоо хийчихсэн хүн чинь маш урамтай тэрний төлөө те мэддэг чаддаг хүнээс зөвлөгөө авна өөрөө тэр нөгөө платформ руугаа орж танилцсан тэр бол одоо ингээд аюу хурдтай явдаг. За ийм л зөвлөгөө өгмөр байна да багш нар минь намайг 20 минутны зөвлөгөө гэсэн би тэгээд бас их хурдтай ярьлаа. Ингээд та бүхэндээ одоо энэ цахим онлайн хичээл бэлтгэх энэ үйлсэд одоо маш их амжилт хүсье та нар чадна амжилт хүсье. Та нарыг камера нэг төр өгчөөч хэрвээ боломжтой бол. Яасан бүрмсэн болсон уу? За ингээ баярлалаа багш нараа. Болсон. Баярлалаа Яг одоо Сэлэнгийн багшийн хичээлийг сонсчоод багш нар асуух юм байвал асуухгүй. Тэгнэ багш нар байж байна энд. Би өөр гэртээ татаа сууж байна. За Сэлэнгийн. За минийх камера юун дээр болтгүй харагдаж байна уу? Одоохондоо харагдахгүй. Харин тийм энэ юугаар за одоо инхээр харагдаж байна уу? За юу ч гэсэн за юуны өмнө бол миний юу тийм сайран болохгүй ах шиг байх юм. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд миний өнөөдрийн сэдв бол яг нэмэгч аргал агшийн сэдвийг бол уялдуулаад цаашаа бид нар бол платформ хиймэл оюун ухаан ашиглаад видеог хэрхэн сонирхолтой болгох вэ гэдэг туршлагаас баганч олоо хуваалцъя. За миний шеэр хийсэн харагдаж байгаа болоо. Шеэр харагдаж байна. За тэгэхээр бол намайг Сэлэн гэдэг би дутсын төрслөг урлагийн тэнхэнд багшилдаг. Тэгээд та бүхэнд бол цахим хичээлийнхаа нэг багаанч болов туршлагыг бол танилцуулъя. Тэгээ юуны өмнө бол хичээлийн платформ гэдэг энэ ойлголтыг бол орчин үеийн урлагийн түүх гэдэг энэ хичээлээрээ бол шилдэг хичээл дээр бол шалгарсан. Тэгээ энэ бүх хичээлийг бол ер нь канвас дээр байрлуулахаасаа өгсүүлээд юуг хамгийн их анхаарсан гэхээр нөө видео болон эффект тэр нь мэрэгжлийн одоо юунаас гадна хиймэл оюун ухаантай бид нар хэрхэн яаж хослуулах вэ? Яаж илүүтэйгээр сонирхолтой болох вэ? Өнөөдөр Z generation гэж яриад байгаа энэ хүүхдүүдэд агуулгыг хэрхэн яаж гаргах вэ тал дээр нэлээд ажилласан. Тэгээ тэр туршлагаасаа хуваалцъя. Яагаад энийг ингэж хэлээд байна? Тэгэхээр цахим сургалтын эрен гэж бид нар өнөөдөр хэлээд байгаа. Дижитал хувьсгал хиймэл оюун ухаанд суурилсан одоо тэр экосистем гэж байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр бидний одоо энэ харуулж байгаа миний юунууд бол миний видеонууд байгаа л да. Энэ сургалтанд ашигласан видео. Тэгээд энийг хэрхэн хиймэл оюун ухаантай болон нөө видеонд хүртэл эхлэл төгсгөл өрнөл байдаг юм аа. Тэгжээж хүүхдүүдэд тэр агуулгыг гаргаж ирнэ гэдэг талаасаа бол миний би ярья.
За тэгэхээр бол хамгийн энгийн бидний мэдих өнөөгийн нийгэмд бол одоо ChatGPT, Recalled, тийм ээ, Midjourney, Replit, тэгээ SoundTrend, Piki гэд гих мэтчлэнгийн энэ одоо жижигхэн юм шиг боловч энэ аппликейшнуудыг та хэрвээ ашигласнаар өөрөөр хэлбэл видео гэдэг зүйлийг бол нөгөө нэг талын семинарынхаа хичээлээр бол олоход илүү тохиромжтой санагдсан. Тэгэхээр семинарын хичээлүүдийг илүү үр дүндтэй болгох, видео хичээлүүдийг илүү яхахын тулд бол энэ хэдхэн аппликейшнуудыг ашиглахад бол багшийн одоо тэр одоо сургалтын тэр чанар гэхээс илүүтэйгээр хялбаршуулсан байдлаар бол бид нар ашиглаж болох юм а гэдгийг нь бол харагдж байгаа. Тэгээ видео монтаж гэдэг CapCut одоо Pika Labs интерактив буюу одоо тэр Genially гэдэг програмыг бид нар бол маш сайн ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юу хэлэх гээд байгаа юм гэхээр өнөөдөр бид нэр интегратив оролцоо гэдэг зүйлийг бол миний бие бол яг хичээл олгоныхоо удирдгал хичээл дээр маш их анхаардаг хүн л дээ. Удирдгал хичээл маш сайн байх юм бол тэр төлөвлөлт яг тэр хөтөлбөрөө юу өгөх гээд байгаа. Яаж дүнгээ авах юм? Яаж тэр хүүхдүүдэд ойлгомжтой байх юм? Энэ болгоныгоо маш сайн гаргаад ирэх юм бол нөгөө хүүхдэд хүрэх үйл явц буюу идэвхтэй байх үйл явц бол илүү нэмэгдэнэ гэж харддаг. Тэгэхээр интегратив хичээлийг би бол яг ялангуяа цахим хичээлийн интегратив байдлыг Genially-гээр эхэлдэг. Genially болгон дээр бүх хичээлүүдэд байрлуулад эндээ бол одоо тэр хичээлийн зорилго, зорилт, төлөвлөгөө, хэрэглэгдэхүүн, видео, үнэлгээ, нэмэлт мэдээлэл буюу номзуугаа ингээ байршуулцдаг. Тэгэхин тулд хамгийн гол нь бол QR үүсгэгч буюу QR code generator гэдгийг бол би ашигладаг. Энэ маань болохоор юу гэдгүү гэхээр та одоо заавалчгүй лекцийг, заавалчгүй хөтөлбөр стандартыг бол цаасаар өгөх албагүй. Зүгээр л код аваачаал тэр агуулгынхаа тэр презентацийнхаа ч юм уу ялангуяа тэр удирдгал хичээлийнхаа доор нь тавьчихдаг. Тэр кодыг хүүхдүүд хизээ нэгэн цаг тэрийг ороод уншчих боломжтой. Тэгээ Kahoot ашигладаг. Kahoot гэдэг маань болохоор нөгөө семинарын даалгавар биелүүлэлт буюу одоо нэг тест боловсруулах, тоглоомоор тэр мэдлэгийг олж авах энэ дээр бол энэ интерактив оролцоо дээр Kahoot аягүй зүгээр санагддаг. Энийг бас санал болгоё. Дээрээс нь мэдээж Google Form гэдэг зүйлийг бол бид нар зайлшгүй багш нар бол мэд хэрэгтэй. Өнөөдөр бол бүгдээрээ л одоо энэ бол ашиглаж байгаа байх л та. Гэхдээ бол Google Form дээр бол бүх зүйлийг бол наад зах нь бол энэ асуулт, хариулт, тестийг үүсгээд энийг шууд хялбаршуулсан платформ гэж би харддаг л та. Тэгэхээр энийг бас Google Form дээрээ ингээд цагаа тавиад яг тэр өдрөө өөрөөр хэлбэл явцын шалгалт тийм байна, эцсийн шалгалт тийм байна гэдэг ингээд бүр ингээд интегративаар ингээд линкээ холбоод оруулчвал илүү зүгээр эдэн шүү гэж хэлээ. Дээрээс нь бас quiz гэдгийг бол бид нар мэдтгүү. Өөрөөр хэлбэл видеонууд дундуур асуулт тайлбар quiz оруулахад энэ айгүй зүгээр платформ байлаа. Тэгэхээр quiz дээр бол Canvas-а Moodle-тэйгээ холбоод явчихаар илүү таны нэг хичээл чинь илүү сонирхолтой болгоо. Тэгээ тайлбар quiz-ийг хэлэхэд бол ялангуяа манай урлагийн салбар бол энийг ашиглахад илүү зүгээр юм байна гэж би харж байсан. За тэгээд бол видео бүтээх мэргэжлийн зөвлөмж гэдэг. Энэ дээр бол заавалчлаарай. Би одоо нэг видеоны эхлэл төгсгөлийг би та бүхэнд харуулъя. За энэ чинь тэгэхээр юу хэлээд байгаа юм гэхээр видеоны эхлэл хамгийн чухал. Тэгээ өрнөл одоо яг ямар дүрсээ аваад ямар дуусаа оруулах гэдэг нь маш чухал. Тэгэхээр тэгэхээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр нөгөө бид нар бол ингээд жоохон юмн дээр ч гэсэн за энэ бол хэрэггүй тэр мэрэгжлийнхэн хийдэм байгааз гэдэг ойлголт аваад байдаг. Гэхдээ хүүхдийн сонирхол бид нар бол нөгөө бүтээгдэхүүн одоо нэгснэ үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс гэдгээр айгуу сайн мэдэх хэрэгтэй. Тиймээ тулд бол видеоны тэр агуулга лекц дээр хэрвээ та видеогоо оруулж байгаа бол магадгүй семинар дээр видеогоо оруулж байгаа бол эхлэлийг маш сайн харах хэрэгтэй.
хамгийн гоё эхлэл, хамгийн дуу дүрсийн өндөр микрофон, арын дуу, гэрэлтүүлэг, дүрслийн химнэл, интерактив буюу тэр одоо нөгөө нэг дизайн, хөдөлгөөн бүгдийг та storyboard гэдэг зүйлийг бол хийх хэрэгтэй. Ингэжээч нөгөө тэр бүх зүйл чинь бол гарч ирэхдээ зарим тохиолдолд бол ингэдэг. Одоо жишээ нь бол зарим тохиолдолд бол саяных бол ингээд нөгөө нэгдсэн байдлаар бол зарим тохиолдолд манай урлагийнхаа одоо жишээ нь ингэж үздэг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ маань юу хэлэхэд байна гэхээр тэр энэ маань юу хэлгээд байгаа юм гэхээр одоо нөө сэдвээ дагаад видео эффект чинь гарч ирэх хэвээр. Сэдвээ дагаад агуулга чинь гарч ирэх хэвээр. Магадгүй энэ одоо урлагийнх нь л энийг хийж чадна гэж бодож ивэл бас эндүрэлтэй. Өөрөөр хэлбэл түүхийн талаасаа, социологи талаасаа одоо математикийн шинжилгээ хүртэл ингээ хэрвээ та видео хийж байгаа бол ихтэл өрнөл төгсгөрлийг заавал storyboard буюу нөгөө яг ийм юмыг агуулгаа бичээд ингээд бүгдэнтэй нь оюутантайгаа ажиллаж болно. Одоо та мэрэгчлэн хүнтэй ажиллаж болно. Хамгийн гол нь лекц болон семинарын тэр итвэхт байдлыг илэрхийлсэн интегратив оролцоог харуулсан зүйл хийвэл илүү зүгээр юм байна гэж миний зүгээс зөвлөмж өгөх гээд. Тэгээд энэний тулд бол одоо жишээ нь бол хэд хэдэн AI буюу хэмэл оюун ухааны би програмууд зааж өгье гэж би бодсон юм л да. Өөрөөр хэлбэл Labs Google Flow гэдэг энэ байгаа. Хамгийн сүүлийн үеийн 2025 оны 5 сарын 20-нд бол албан ёсоор танилцуулагдсан. Энэ хамгийн сүүлийн үеийн одоо текстийг видео үүсгэх. Өөрөөр хэлбэл та зүгээр л зураг оруулна. Тэгээд түүнээсээ бол текстийг бичээд өгчнө. Таны өмнөөс видео чинь лекцийг нь заана. Энэ бол нөгөө юу хэлэх гээд байгаа юм Labs Google Flow-ыг ашигласнаар та бол заавал өөрөө одоо өөрийн биеэр ярих шаардлага болцсон. Таны нөгөө нэг хэмэл оюун ухаанаар таныг дүрсчүүлэл яг та өөрөө ярьж байгаа юм шиг тэр платформыг гаргаад өгчдөг болцсон байгаа шүү. Тэгэхээр энийг багш нар бас авч үзээрэй. Дээрэс нь бол VI3A гэдэг бас нэг энэ програм байгаа. Энэ маш сайн. Өөрөөр хэлбэл мөн адилхан 5 сарын 20-нд албан ёсоор танилцуулагдсан нөгөө юутайгаа зэрэг танилцуулсан. VI бол юу хэлэх гээд байгаа юм гэхээр богино видеог текст диспл нөгөө нэг одоо зурагтаа уйлдуулад тэгээд ерөөсөө тэр эффектүүдийг зэрэг үүсгэж өгдөг. Өөрөөр хэлбэл яг таны тэр бодит юм шиг орчин, бодит юм шиг тэр технологиг ашигласан тэр хичээл зааж буй орчныхын зургийг аваад таны зургийг аваад ингээд бол нийлүүлээд нэг видео өгч энэ програм бол өнөөдрийн төвшөнд бол хамгийн эрэлттэй байгаа. Энэ програм байдаг. Энийг та бүхэн ашиглаж үзээрэй. Google DeepMind гэдэг алдаршсан. Тэгээд одоо мэргэжлийнхэн бол VI3AI гэдгээр нь бол алдаршсан энэ програмыг бас ашиглаж үзээрэй. Дээрэс нь бол бид нар бол хөдөлгөөн гэдэг зүйлийг бол бүтээсэн хөдөлгөөнийг одоо зургаа хүссэн хэмжээгээр хөдөлгөөл ингээл зурган дээр ингээл хүүхдүүд гүүгээл ялангуяа ингээл нөгөө нэг бүх зүйл ингээ интерактив оролцоотой болохоор бидний нөгөө нэг хүлээлтээс өндөр гарч ирээд байгаа энэ одоо үзэгдэл бол Clengai гэдэг энэ програм байгаа. Тэгэхээр одоо та зогсож байгаа л өмнөх зургууд чинь ингээл гүйтэл илүү сонирхолтой болгох энэ хэмэл оюун ухааны програмуудыг бол манай агш нар илүүтэйгээр ашигласнаар нөгөө өнөө цагийн хүүхдүүд чинь зөвхөн ChatGPT зөвхөн одоо нөгөө нэг юу гэхээс илүүтэйгээр мэдээж хэрэг маш олон бүх юугаа хөтөлбөр агуулга лекц бүх юмаа бэлтжээд энэ програмуудыг ашигласнаар илүү сонирхолтой болно шүү гэдэг байдлаар бол өгж байгаа юм шүү. Энэ Clengai гэдэг энэ програм бол яг тэр бүтээсэн зургаа хөтлөх програм байгаа. За дээрээс нь мэдээж хэрэг Хейшин гэдэг програмыг бид нар бол мэдэхгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл хэмэл оюун ухаан гэдэг зүйлийг одоо сурчлагын дээр маш их ашиглаж байгаа. Одоо та бүхэн анзаарсан бол ингээд нэг монгол эмэгтэй ч юм уу нэг хувцастай хүн гарч ирээл багш гарч ирээл ингээд та бүхэн хэмэл оюун ухааны ингээд сургалтанд урьж байна гэл ингээд бүтээгээд байгаа. Хэрвээ та энэ аватар гэдэг зүйлээ өөрийнхөө аватарыг бүтээ. Багш нарыг бол би тэгж зөвлөмөр байгаа. Өөрийнхөө аватарыг бүтээгээд өөрийнхөө яг тэр зургаараа аватар бүтээгээд тэр удирдгал хэсгийн жижигхэн энэ хичээлийн зорилтоо хийгээл аватараа бүтээгээл интерактивтай холбоцохоор энэ нь өөрөө маш том сурталчилгаа болж магадгүй. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өнөөдөр цагт бол хэмэл оюун ухаан гэдэг Хейшин гэдэг энэ програмаар бол аватар бүтээхэд илүү ашиглаад байгаа боловч багш хүн бол өөрийнхөө лекцийг эхлэл олгож ингэж ашиглаж бас болох юм байна гэж миний биес бол харсан. За дараагийнх нь бол
энэ аватар үүсгэснийхаа нэг сонирхолтой юм болохоор Кейжин гэдэг энэ програм болохоор зөвхөн аватар үүсгээ зогсохгүй нөгөө дуу хоолой оруулдаг. Тэгээ зураг гэдэг зүйл одоо би ингээд байлаа гэхэд миний дуу хоолойг ингээд бичиж аваад хойно нь манай одоо анги танхимын зургийг аваад шууд ингээд бараах тутун сургуулаа сурчлах рилүүд хийгээд байгаа. Энэ маань болохоор нөгөө нэг Кейжингээ програм зар сурчлагаадаа илүү богино хэмжээний шторк буюу тэр нөгөө нэг одоо жишээ нь бол энийг бол цахим хичээл дээр яаж ашиглах вэ гэхээр миний нөгөө сая хэлжсэн удирдгал хичээл дээр маш илүү ашиглах бол илүү сонирхолтой болно шүү гэж зөвлөё. За дээрэс нь мэдээж хэрэг өнөөдөр бол маш олон багш нар бол нөгөө нэг дэлхийн зарим юунаас бол англи одоо Солонгос, Хятад гэхгүйгээр ингээд видеог шууд аваад ашиглаад идэгэл та. Тийм багш нартаа зориулаад видеоны дуу яриаг одоо сабтайтлыг нь болохоор шууд монгол руу хөрвүүлдэг програм бас бий болцсон. Энийг бол Vid.io гэдэг буюу энэ Vid.io гэдэг маань болохоор ярьж байгаа агшинд одоо би ингээд монголоор ярьж байгаа агшинд шууд англи дээр буулгаад энийг бичгийн хэлбэрээр гаргаад ирдэг. Тэгээ энэ програмууд нь болохоор нөгөө тодорхой хэмжээний нөгөө нэг одоо жилийн $50, нэг сарын $9, $7 гэд ийм байгаа боловч яг багшид үнэхээр тэр нөгөө нэг сонирхол татгуйц үнэхээр тэр хэмэл оюухан гэдэг зүйлийг бол өнөө цагт ингээд хичээлдээ хэрэглэе гэж бодож байгаа хүнд бол энэ маш одоо зөв сонголт юм бэлээ гэдгээ бол бас хэлэхэд зүг хаа. За тэгээд хамгийн гол нь бас нэг сонирхолтой юм нь бол эффектийг авч үздэг. Тэгээ Kinglai гэдэг одоо Kingai гэж алдаад одоо Klingai гэж алдагшаад байгаа тийм ээ. Тэгээд энэ маань болохоор яадгүй гэхээр нөгөө жижиг хэмжээний шторкийг энийг одоо тэгэхээр хэмэл оюуханыг би бүгдийг нь ашигладаггүй ийм эффектийг мэдэрсэн видеог мэдэрсэн хэмэл оюухан бид нар гарчлаа. Энийг бас ашиглаад үзээсэй гэдэг утгаас хэлж байгаа маа. Тэгэд энэ зураг биш эффектийг мэдэр гэдэг маань болохоор нэг ширхэг одоо бидний платформын нэг нүүр байлаа гэж бодъё. Таны одоо жишээ нь бол за нэг ямар нэгэн бие тамирын ч юм уу ямар нэгэн шинжилгээ ухааны нүүр байлаа гэхэд тэрэндээ нөгөө нэг хүн сонирхол татхуйц тийм нүүр сонирхол татхуйц тэр станд бүх зүйлийг хийхин тулд энэ одоо жишээ нь бол Klingai гэдэг стил имиж одоо эффект илүүтэйгээр энэ харуулсан энийг бас ашиглавал зүгээр юм байлаа шүү гэж хэлье. Тэгээд дээрэс нь хэмэл оюун ухааны хэрэглээ гэдэг бол хувь хүнд одоо тохирсон сургалт гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл хэмэл оюун ухаан гэдэг зүйлийг ингээ хэрэглээтэйгээ холбоод видео эффекттэйгээ холбоод цахим сургалтайгаа холбох юм бол нөгөө жирээсэн Word-ийн бичлэг байхаас илүүтэйгээр PowerPoint-ийн бичлэг байхаас илүү интерактив гэдэг хичээл амьд оролцоо буюу амьд хичээлийн орчин бас бүрдүүлж болж байгааг бас бид нэр бас харах хэрэгтэй. Тэгээд үнэлгээг бол автомат байдлаар бол шийдэж болох юм байна. Энэ нь хэмэл оюун ухаантай холбогдож бас болж байна. Тэгэд өгөгдсөн суурилсан шийдвэр гаргалт гэдэг AI системийн нэг сонирхолтой юм нь бол оюутны ахиц дэвшил одоо багшид хичээлийн чанар дүгнэх, сайжруулах шийдвэр бүр тэр байтугай SWOT шинжилгээг хүртэл бол хэмэл оюун ухаанаар хийдэг болчлоо. Тэгэхээр энэ олгоныг манай багшийн үеийн багш нар бас ингээд хараад илүү өөрийгөө хөгжүүлээ, илүү сонирхолтой байлгах, дизайн хөдөлгөөнд дүрслэл бол зөвхөн урлагийн салбарт биш ээ. Хүн өнөөдөр нэг хідэн слайдын PowerPoint-ийн дизайн, Canva дээр дизайн гэл ингээл хүн ер нь өөрийгөө байнга хөгжүүлэх ёстой гэж би бол хардаг. Тэгээд хугацаа, орон зайгаас үл хамааран суралцах орчин бол энэ цахим хичээлийн энд бол маш их хэрэгтэй гэдэг нь бол бас харагдж байгаа. Хамгийн сүүлд нь бол хэмэл оюун ухаан болон видеоны энэ зүйлүүд бол багшийн хөнгөвчлөх, багшийн ажил гэдэг зүйлийг маш хөнгөвчлөх хамгийн тэр тохиромжит хэрвээ та ашиглаж чадах юм бол хэмэл оюун ухаан бол яг шудраг гэлгээд боор шиг ингээд таны дор ингээд хөдөлмөрлөхөд бэлэн болсон энэ цаг үе шүү. Тэгэхээр хэдүүлээ эргээд мэдээж хэрэг агуулгаа алдахгүй, стандартаа алдахгүй, үзэл баримтлага алдахгүй ч гэсэн илүү сонирхолтой, илүү тэр орчин үеийн багш болохын тулд энэ их хэмэл оюун ухаан болон энэ нэг жижигхэн зөвлөмж өгье гэж бодсон юм аа. Тэгээд анхаарал тавьсан явдалт маш их баярлалаа. Би нэг өөрийгөө энэ утсаараа гаргах гэдэг ядаж харагдахгүй ах шиг байна. За тэгээд яриа сонсогдсон болов? Сонсогдсон. Баярлалаа. Сонсогдсон баярлалаа. Тэ. Одоо гарч ийн үү? Болсон. Доор нөгөө видеонууд юунууд ч байж байна. За одоо зөв. За. Тэ. Баярлалаа. Ямар гоё юм ярива.
За баярлалаа. Тэ гоё юм Тэгэхээр яа. нөө Тэгээд яг За сая- багшнараас асуух Сая зүйлээ Сэлэнгийн асуугаарай. Сая Сэлэнгээ багш бол би энэ чимээгүй байдлыг ашиглаад одоо ингээд сая багшийн ажлыг маш их хөнгөвчилж өгнө гэж ярьж байна те. А миний хувьд бол хөнгөвчлөө зогсохгүй бүр нөгөө агуулгыг хүүхдэд хүргэхэд те. Нөгөө сонирхолтой бүр те. Айгуу сайхан хичээл болох боломжтой юм байна. Баярлалаа. AI ашиглах юм бол те. Тэгээ дээрэс нь бол манай нөгөө нэг одоо бид нар интегратив гэдэг оролцоог зөвхөн сургуульдаа биш манай төслөг урлаг дизайны сургуулийн багш нартай та бүхэнд энэ цахим хичээлээ холбож бас ажиллаж болно шүү. Дизайны техникийн алтан туулгын мундаг багш байгаа, Амгалан Баяргийн мундаг багш байгаа. Тэгээ тэд нартайгаа нөгөө нэг хамтарч ажиллаад мэргэжлийн тэр эффект, видеонуудаа болвол ингээд тэр талын оролцоог бас хангаасай гэдэг үднээс бас иймэрхүү нэг юм жохон ч болов ярий гэж бодоод ярьчлаа. Одоо мундаг байна. Мундаг байна. Би бол одоо наатаа чи өстой юм хөнгөвчлөх хичээлийг өстой нөгөө би юм бэлдэх тухай яриад байгаа шүү дээ. Бэлтгэсэн юм одоо яаж дамжуулах вэ гэдэгт ийм олон хариулт байд юм байна. Сайхан байна. Залуучууд бол мундаг байна. Баярлалаа. Үгүй энэ пүрүсрэнгээс асуумаар байна. Энэ одоо энэ жишээлбэл саяны Сэлэнгээгийн энэ одоо юу чинь бид нар ингээд дуртай цагтаа ороод харах хэлбрээр энд одоо хадгалагдаж үлдэх юм уу? Хаанаас харж болох юм? Ер нь яг энэ юм дотор файл дотор хадгалагдсан байгаа багш нарын одоо орж байгаа хичээлүүд цувралаа. За багш нар асуух зүйл байвал асуугаарай. Сэлэнгээ бит хоёроос. За. Мундаг байлаа би Сэлэнгээд баярлалаа бүр дахин хэлдмээр юм. За баярлалаа. Одоо өмнөд дооногийн сургалтын дээр хүртэл нэг багшийн сургуулийн багшийн туслах чатбот хүртэл үүсгэсэн байлээ. Хичээлээрээ. Тэр мэрийг бас ороод харуул. Ерөнхийдөө нөгөө чатботыг ингэж үүсгэн, ингэж линкээ хуулна гэдэргээд айгүй хөөрхөн танилцуулаад байсан. За асуухан байгаа юу багш нараа? Манай багш нар байна уу? Хоёр гурлаад байгаа тийм үү? Бод нэг 7 багш байгаа гэх юм. Тэгээд энэ ийм юм байна шүү дээ. Одоо 7 байсан ч за багш ярьж байна. Тийм. За баярлалаа Сэлэнгээ сүүпсийн төр багш байна. Сонстой сонирхолтой би нэг юм асуумаар байна л да. Сая энэ видеог юу стадийг PPT ханаас харж болох гэдээс асуугаа хэлчихлээ. Би бас өөрөө чинь одоо энэ бэлтгэсэн яг тэр видеоны эффект төсгөлүүдийг харах тийм яг юу гэвэл одоо хичээлийг холбож өгч болох боломж байгаа болоо тэр боломжтой бол гэсэн асуулт байна л да. Яг тэгвэл яг нэг үлгэмлэл хармаа санагдаад байдаг байхгүй юу? Ерөнхийдөө яг яаж хийж байгаа бол гэсэн юу байгаад яг дуурайхгүй ч гэсэн санаа авах тийм нэг сэтэл төрөх тийм боломж байгаа болоо гэж бодсон. Ахаа тэглгүй яах вэ? Тэгээд видеонуудыг бүгдийг канвас байрлуулсан. Хүсвэл би таныг тэр нөгөө нэг яг хичээлхай канвас руу нэмчихье гэж. Тэгээд энд суусан багтнараа бас би нэмээд өгье. Тэгээд тэндээсээ нөгөө тэгээ нөгөө агуулга болгоноос шалтгаалаад видеонуудаа өөр хийгээд байгаа. Тэгээд тэр нь болохоор нөгөө яг энэ маань болохоор storyboard гэдэг зүйлийг манайх нөгөө яг илүү тавьж ингэж ажилласан болохоор илүү тэр зүйл нь өссөн байж магадгүй. Тэгэхээр таныг нэмчихье өгшөө. Тэгээд Сэлэнгээ нэмэлтийн нөгөө студентэр нэмээрээ. Сэлэнгээ студентэр нэмээрээ. Би нэг дээр нэг хүнийг багшаар нэмээ хайчихсан чинь хамаг юм өөрчлөө хийцсэн байсан. За өгшөө. Тэгээ студентэр нэмэхгүй аюултай. Баярлалаа. За баярлалаа. За бүжигч болсон болоо. Өөр асуулт байхгүй багтаа багш нараас. За арай мэндээ. Арай мэндээ. Арай мэнд за яриад авчаа. За хоёр сайхан сургалтаа явуулж байгаа. Хоёр багштай. Баяр хүргэе. Тэгээ сая сүүлд хоцроод ирлээ. Ерөнхийдөө бол энэ саяны юу руу бас канвас руу инвайт хийчих юм шиг байна тий.
Энэ сургалтууд чинь дандаа 4 дахь өдөр болгон 4-өөс 5 хооронд юм уу? Одоо энэ төгсгөл нэрстэй пүүжээ. Үгүй шүү дээ. 12 сарын 11-нд хамгийн сүүлийнх нь дуусж байгаа. За. Тэр сүүлийн сургалт болохоор нөгөө цахим хичээлд хиймэл оюун сурсан чатбот ашиглах гэдэг хичээл байгаа. Бас 12 сарын хэдэнд гинэ? 11-нд. 11-нд. 11 сар бүтэн ингэж яваад 12 сард 2 сургалт байгаа. Өнөөдрийн сургалт бол дууссан юм байна тий. Тийм тэгээд нөхөж үзэх боломжтой шүү багшаа. Ерөнхийдөө энэ линкээр нь ороод файлс дотор ер нь өмнөх хичээлүүд бүгд байршсан байж байгаа. Рекорд хийгээд хадгалагдсан байгаа. За. Асууж давтахаар үзүүлээд энэ дээр чат үлдээч чи voice үлдээж болох уу? Болно. Гэхдээ яг хэн багшаас асуух уу тэр багшаас асуугаад явчихад болно амар тий. За. Бүрс багш манай Батцэг багштай яасан хоолойны адилхан дууртай. Батцэг багш дуурайд байгаа болов. За амжилт дараагийн сургалтанд амжилт хүсье. За тэгээд идэвхтэй хамрагдаарай багшаа. Хамрагнаа. Өнөөдөр нөр энэ юу ч болохгүй байсаар байгаад өнөөдөр л нэг айтайхан нэгж орлоо шүү дээ. Ойр нөгөө захин хичээл дээрээс багт энэ баахан коронавиг үеэр л ашиглаад байсан. Энэ чинь бүр болохоо байсан байж 365 он сэргээж орж шít. Энэ группийн сургуулийн одоо 2-7 онцож байгаа тийм. Шилдэг хичээл 24-өөс 25 оны хичээл хэмжээлэгдсэн байгаа шүү. шилдэг хичээл. За. Тэгээ линкээрээ орохоор шууд урд нь дамжаад орсон. За баярлалаа. За өнөөдрийн цуврал онлайн сургалтанд туршлагаа хуваалцсан. Нийгмийн хүмүүнлэгийн ухааны сургуулийн нийгмийн ухааны техникийн багш нэмэх жаргал дөрслөг урлаг технологийн сургуулийн дөрслөг урлагийн техникийн багш Цэлэнгээ нартай баярлалаа. За ажлын амжилт хүсье. Баярлалаа. За. Энэ гоё сургалтуудаараа контент хийх санаа байгаа. Тэгээд энэ видео хэрэг болгох нь уу яах нь юм гэсэн хүн. Тийм. Сэлэнгээ багшаага бас нэмээрээ юунда. Canvas-та би орж сонирхмоор байна. За баярлалаа. За баярлалаа.